За өдрийн мэнд Малар Эрдэнэ хаа. За өдрийн мэнд. Өдрийн мэнд таны ажил сайн. Өө яг одоо тэгэл хийдэг ажлаа хийгээл Мгм. тийм Монголын нийгэмд Монгол оронд сүүлийн 15 жил 16 жил одоо философтол соён гэгэрлийн ажил хийгээд л тэгэл одоо явж Мгм. байна. Тэгээс Тийм. тэгээ соён гэгэрлийн ажил гэхээр өнөөдрийн сэдв маань ер нь бол тэрнтэй айгүй холбоотой л доо. Тэрний үг гэхээр ер нь бол эрдэм гэж яриад байгаа. Англиар virtue гэж байгаа тийм үү. Тэр эрдэм гэдэг ойлголт маань яг юу юм бэ? Хүнд ямар хэрэгтэй юм бэ гэдэг те. Би бол яг сток философиг судалж сонирхдаг. Аль болох тэр хүмүүсүүдийн одоо сток амьдралаараас амьдрахыг хичээдэг. Тэр сток философи дээр дөрвөн эрдэмийг хамгийн чухал гэж үзээд байгаа юм л та тийм. Нэгдүгээрт эер зориг, courage гэж байгаа. Хоёрдугаарт одоо Courage discipline. шээ. Аха. Courage ш. Fortitude. За. Тий, fortitude чинь юу? Эрд зөргөөс илүү хатуужил. За хатууж л. Аха. Тий, Тэгээд хатуужилтай байх. Эрд зөргөгч нь бол нэг л удаа гаргаж байгаа байхгүй юу? тань тий. Тэгээ маргааш нь зөргөхгүй болсон байж магадгүй. Тэгээ нөгөө дараа нь discipline гэдэг нөгөө одоо төвчээр хата таны discipline те татдаг Тийм бат ч юм уу. тийм. Эсвэл юмыг тааруулж Хатуужил. тохируулах. Тий, төвчээр. Тий, Тэгээд тэсвэртэй дараа байх. нь justice гэж байгаа. Тэр нь болохоор шудраг ас. Яа яа Нэг яа. одоо эр зоригоо гаргадаг энэ шудраг Яа бус юм яа. төлөө байвал яах юм бэ гэдэг тийм байна те. Тэгээ Шудрагс. хамгийн сүүлд нь одоо wisdom буюу одоо мэрэгэн ухаан гэж байгаа. Тийм, цэцэн Тэгэхээр энэ мэрэгэн. зүйлүүд тий цэцэн мэрэгэн. Тийм. Энэ бүх зүйлүүд нийлээд одоо хамгийн чухал Энэ бүх дөрвөн зүйлүүд эрдэм биш. олно гэж Зүйл байна. биш шүү. Тий Зүйл гэж юу гэдгийг эрдэмүүд. хэлдээрээ. За. Энэ бүх эрдэмүүд нийлээд. Энэ бүх эрдэмүүд нийлээд тий. Аа. Тэгэхээр энэ бүх эрдэмүүд нийлээд тэр хүнийг бол эрдэмтэй хүн болгоно гэж байгаа. Тий. Оо, тэгээ тийм Тэгэхээр хүмүүсийг эрдэмтэн гин. тий. Тийм, Монгол оронд бол эрдэмтэн байхгүй шүү дээ. Тийм, Аа. зүгээр мэрэгжлийн л хүмүүс байгаа. Аа. Тий. Тий. Тэгээ чи яг ийм ярилцлага хийгээд над руу ингээд хүсэлт явуулаад санал тавихад би бас бүр 10 хэдэн жилийн өмнө яг энэ талаар нэг ном бичижсэн байхгүй юу? Аа. Тий, яг одоо жишээлбэл энд байна. Тийм үү? Ухаан ухамсар эрдэм гэдэг. Тэгээ энэ дээр би яг энэ эрдэмтний тухай бичижсэн. Тэгээд энэ номоо англи хэл дээр бас орчуулж ирсэн. Аа. Mind, Reason, Virtue гэдэг. Тийм, Virtue гэдэг. Тий. Тэр байтугай одоо орос хэл дээр хүртэл орчуулж ирсэн л да. Тэгээ орос дээр бол ерөнхийдөө юу юм бэ лээ? Ухааныг болохоор сознание, ухамсарыг разум, эрдмийг бол добродетель гэдэг юм байна лээ. Тэгээ орос хэлтэй хүмүүстэй. Тэгээд ингээд энийг ч бүр очиулуулаад энэ чинь нийгэм маш их одоо чухал сэдв. Учираас энэ дээр маш их одоо ярьсан. Тэгээ яг эрдэм гэдэг бол яг эцсийн одоо бидний ярьдгүү хамгийн чухал ойлголт явж байгаа байхгүй юу? Эрдэм гэдгийн цаана. Ерөнхийдөө ёс суртахуун гэсэн л ойлголт явж байгаа. Маш их одоо ёс суртахуунтай, маш их одоо тийм үү өндөр ёс суртахуунтай гэдэг чинь тэр эрдэмтнийг л ерөнхийдөө хэлэх гээд байгаа байхгүй юу? Цаана нь. Тэгэхээр ёс суртахуун гэдэг чинь зүгээр нэг ёс суртахуунтай байх гэдэг чинь нэг ийдэг байгаа, зөөлөн байгаад хүнтэй адилхан харьцах биш байхгүй юу? Одоо наад саяны хэлснүүд чинь бүгд ёс суртахууны моралын сэдвүүд байхгүй юу? Тийм. Эртээ надаас нэг ярьцлага авлаа шүү дээ. Юуны өдрийн сониноос ирж одоо Японы Аяко гэж хүн монголчуудыг хамгийн үнэт зүйл болох ёс суртахуун байхгүй учраас энэ орн бол хязгаарч хөгжихгүй гэж Япон хэлсэн. Та энийг одоо тайлбарлаач гэж хөөрхөө одоо өдрийн сониноос ирж шин. Бид нар чинь улсаараа ёс суртахууны ямар ч ойлголтгүй шүү дээ. Улсаараа. Уул нь бол ёс суртахууныг 10 жилдэн заачихсан, ихтэй сургуульд лекц хичээл орчихсон ёс суртахуун гэдэг бол бидний мэдээж юм болцсон байх хэрэгтэй байхгүй юу? Яг одоо гар утас мэдээжинтэй адилхан. Гар утас ч юм бол мэдлэгийн салбар юм шүү дээ. Шинжилгээ ухааны салбар. Яг энэ мэдлэг шинжилгээ ухаантай адилхан эрдэм гэсэн ёс суртахууны ойлголтууд чинь бидэрт хүүхэд наснаас суудсан мэдээжийн асуудал байх хэрэгтэй байхгүй юу? Тэр чинь бидэрт байхгүй шүү дээ. Тэгээ нөгөө Монголын ганц философч бичээл яаш шүү дээ, ном бичээл гэдэг. Тий, улсаараа ном бичдэггүй, ном уншдаггүй, тийм үү? Нэг нэгэндээ харин диплом л одоо худалдаж наймаалцдаг л ийм л одоо ус болчихлоо шүү дээ. Тий. За өчигдөр өглөө би чамд сонирхуулахад, за сонсогчдод бас сонирхуулахад үндэсний телевиз дээр өглөөний нэг нэвтрүүлэгт орлоо л доо. Тэгээд тэр нэвтрүүлгийн одоо ярилцлагын сэдв нь боловсрал амьдралын баталгаа юу гэсэн сэдв байгаа байхгүй юу? За одоо тэнгууд биш нөгөө боловсрал ярина гэж чинь дахиад ёс суртахуун ярих болчиход байгаа байхгүй юу? Тий, яг л энэ чинь боловсрал гэдэг чинь бас л ёс суртахуун байхгүй юу? Чи өдрийн сайн ярьдаг.
хамгийн одоо өндөр боловсрал гэвэл бид нар яах ёстой вэ? Нөгөө сургууль хүмүүжил. За сургууль хүмүүжил ярина гэдэг чинь юу? Энэ саяны бүх эрдэмүүдийг ярина. Мгм. Тий. Бид нар чинь боловсрал гэдэг нэрийн дор зүгээр л нэгтэй сургууль сураад нэг диплом авчиж байгаагаа хэлээд байгаа байхгүй юу? Нэг мэрэгчлээ болчих байгаагаа хэлээд байгаа байхгүй юу? Тэр чинь боловсролын үнэлэх биш байхгүй юу? Зүгээр мэрэгжлийн үнэлэх байхгүй юу? Мгм. Тий. Ер нь бол бид нар чинь Монгол улс чинь улсаараа ерөнхийдөө боловсролгүй шүү дээ. Тэгээ боловсролгүй мөртлөө боловсролын сайд яриад идэг шүү дээ. Тэгээ боловсролын яамч шиг. Энийг ерөнхийдөө болох хэрэгтэй. Яг нь ерөнхийн нэг ихтэй сургуулиуд 10 жилийн сургууль юу эдгээр бол ерөнхийдөө зүгээр мэрэгжлийн л тодорхой мэрэгжлүүдийг л анхдагч ойлголтуудыг л зааж байгаа байхгүй юу? Тий Мгм. 10 жил анхдагч нь дараа нь ихтэй сургууль нэг мэрэгжлийн нэг зах зохиог чадвал ойлгуулж чадахгүй тэгэл нэг диплом авч байгаа шүү дээ. Чи өтөрөө эрдэм ингэж ярина гэдэг чинь түрүүний нөгөө ёс суртахууны тухай ярина. Нэг талд ёс суртахууны тухай ярина. Нөгөө талд ёс суртахуун байхгүйгийн тухай ярина. Мгм. Ёс суртахууны эсрэг ёс Vice. суртахуунгүй ойлголтуудыг бас Энийг ярих. Vice монголоор сэв гэж орчуулад байсан та. Яг тий ер нь бол ерөнхийдөө сэв жигшил Мгм. жигшмээр тэр чинь вайс байхгүй юу. За Мгм. манайх чинь нөгөө нэг крестийн шашин олон улсын практикт хэрэгэлдэг энэ ойлголтуудыг бол ингээд буддын шашинтай бас холиод байдیں۔ Мгм. Тэгээ буддын шашин чинь бол байгаа virtue vice байгаа шүү дээ. Мундаг. Даанч бид нар тэрийг нүгэл буянгаад орчуулчихдаг байхгүй юу? Тийм. Virtue-г нь буянгаад vice-ийг нүгэлгээ орчуулчихдаг байхгүй юу? Мгм. Уул нь бол яг нүгэлгэд ч юм бол яг нүгэлгэд чинь юу хэлээд байгаа юм? Ер нь тэгэл жигшмээр юм хийчихсэн муу мухай юм хийхийг л нүгэл гэж байгаа шүү дээ. Буян гэдэг чинь ёс суртахуунтай л юм хэлж байгаа шүү дээ. Ямар буянтай юм бэ? Ямар хүн тус болдго юм бэ? Мөнгө шаардахгүй, ашиг бодохгүйгээр надад тус болчлоо гэдэг чинь одоо буян л байхгүй юу? Тий. Тэгэхээр бас нэг жоохон юм яваад байгаа. Даанч энийгээ ойлгосон ч юм байхгүй. Гэр орондоо ч ярьдгүү, найз нөхдөд ч ярьдгүү, 10 жилийн сургуулийн багш нь ч ярьдгүү, ихтэй сургууль нь ч ярьдгүү. За тэгээд улс төрлөө оруулалт гэдэг бидэн шүү дээ. Тий. Мгм. Юу тэнд нарийн ширийн юм ихтэй мантай. За үндсэн хөлөнд нь ч юм байхгүй. Бид нар ч бол ерөөсөө дүүрцсэн улс ахгүй юу? Тий. Ерөөсөө дүүрч гисэн. За хоёлоо эрдэм рүүгээ оръё. Чи сая эрдэмтний хүний тухай ярьлаа шүү дээ. Дөрвөн юм Мгм. ярьлаа шүү дээ. Дөрвөн. Тэр чинь яг ерөнхийдөө олон улсын практикт бол супер дөрөв гэдэг байгаа байхгүй юу? Аха. Хамгийн дээд дөрвөн эрдэм гэдэг байгаа байхгүй юу? Тэр дээд дөрвөн эрдмээр ч одоо дараагийн эрдмүүд өгсөн шүү дээ. Дэлхийд нийтдээ ер нь 100 гаруй эрдэм байдаг гэдэг шүү дээ. Мгм. Тий. Ер нь бол ардтан болгон иргэдтэй, хүмүүстэй, үр хүүхэдтэй, залуучуудтай эрдмийг л зааж ирсэн байхгүй юу? Физик, математик, биолог одоо юу гэдгийг гадаад хэл энэ бүгд чинь зүгээр нэг цээжилчдэг юм байхгүй юу? Ойлгоогүй. Инженер одоо тийм үү архитектор одоо юу гэдгийг шүдний эмч одоо юу гэдгийг тий. Гэтэл Исламын ертөнцийн Коран, Христийн ертөнцийн Байбл одоо Библи тийм үү? Тийм. За Хятадын ертөнцийн Күнз, Энэтхэгийн ертөнцийн Хинд, буддизм энэ чинь бүгд эрдэмүүд явж байгаа байхгүй юу? Ёс суртахуун явж байгаа байхгүй юу? Бид нар шууд шашин гэдээ буруу тайлбарлаад байгаа байхгүй юу? Тийм. Бид нар ч өөрсдөө нөгөө нэг яг нарийн ширийн ёс суртахуунтай шашин байхгүй дандаа хулиган лам нартай бид нар чинь автомат лам нартай. Тийм учраас бид нар чинь энэ хүн төлөвтний сайн сайхан хэмжээгээр орж ирэхгүй ингээд хаагдчихад байгаа байхгүй юу? За тэгээ чи тэрийн саний тэр шудраг бас цэцэн мэрэгэн байх. Цэцэн мэрэгэн гэдэг чинь өгөө олж ирэх хэлэх. Тухайн нөхцөл байдалд зөв шийдэл гаргах. Сайн сайхан шийдэл гаргах. Цэцэн мэрэгэн гэдэг чинь тэргээл дааш шүү дээ. Шудрагаас гэдэг чинь юмыг тааруулах. Өөрөөр хэлбэл юуг тааруулах вэ? Өгөө аваад тэнцэх. Зөвийг хийх. Зөвийг хийх, буруу зүрхийг ялгах. Буруу зургийг ялгах. Мгм. Тийм үү? Хинд юу ноогдох ёстой тэрийг өгөх. Одоо жишээлбэл эрүүл хүнсч гэдэг юм уу? Одоо юу гэдэг юм? Эсвэл нэг хоолч гэдэг юм уу? Мгм. Тийм үү? Одоо хүний биед сайн хоол одоо идэх гэж хагаад гэрүүлээрээ ингээд тойрч сууж хагаад хамгийн их эрүүл мэнд хэрэгтэй хүндээ жоохон илүү өгөх. Эрүүл хүн одоо булаацалдаад авах хэрэггүй.
Тий. Чи эрүүл юм чинь жоохон багыг идчих. Өвөө би яг адилхан идэнэ гэдээ дайраад байх юм биш. Тэгэхээр бас тэгш эрэхтэй холбоотой болчихсон тийм үү шударгаас маань. А Тэгш эрэхтэй холбоотой болчихсон тийм үү шударгаас маань. тэгш ирэх Тий. юм уу? Одоо тэгжээ штэ. Жишээлбэл Аха. одоо яаш штэ. Одоо том ах чинь том биетэй юм чинь жоохон том аяхтай хоол идчихгээ. Чи жижиг биетэй юм чинь жоохон баг аяга хоол идчихгээ гэдэг чинь тэрийг хэлээд байгаа байхгүй юу? Тий. Одоо яг хурдан өсөж штэ тий. За эмэгтэй хүнд бол одоо юу гэдэг чинь эмэгтэй хүнд арай илүү одоо гоо зүйн тийм үү? Гоо зүйдээ мөнгө зарцуулах. Эрэгтэй хүн бол одоо тийм үү? Нэг савн хангалттай шүү дээ. Тийм. Тэрийг хэрглэж чадчихвэл. Гэх мэтлэн энэ чинь нийгэмд хинд юу хэрэгтэй вэ? Тэрийгээ яг ингээд хүртэж оногдож явж байгаа ч аюул чухал байхгүй юу? Одоо би нэг ордонд нэг жилийн өмнө нэг хуралд оролцлоо шүү дээ. Одоо нөгөө баялагын хуваарлалт гэдэг. Тэгээд тэрий чинь би бас тэнд тайлбарсан чи юусэн ойлгохгүй байгаа байхгүй юу? Тий, хэн блээд нэг өвгөн байдیں۔ Тэр бүр ингээд яагаад лекц уншаад байна гэдэг бүр тэгээд хөөг бид чинь лекцтэй явж хамаагүй байхгүй. Яг бол хэрвээ баялгаа бид нар тийм үү шударгаасаар хуваарлыг гэвэл тийм үү эхлээд мөнгө шаардлагатай хүмүүстэй жоохон эхлээд өгжээ яа. Гадаадад ажиллаж амьдардаг их мөнгөтэй улс орноос тийм үү гэрүүлээрээ хулгай хийчихсэн их мөнгөтэй үр хүүхдүүд нь ерөөсөө мөнгө төгрөгөөр одоо тийм үү цацдаг хамгийн үнэтэй цөмх мөнх одоо тийм үү худалдаж авдаг аав нь хамгийн үнэтэй Rolex зүүдэг энэ төр тийм үү хадам аав нь тийм нөхдүүдэд бол эхлээд мөнгө хуваарлаад хэрэггүй баялагаас тэгэхгүй одоо ингээд ханаруулаад 100 хэдэн мянгаыг нэг дансруу хийгээд байна шүү дээ тийм гэх мэтчил ингээд тийм шударгаас ийм нарийн юм байхгүй юу Монгол хүн төсөөлхийн арга байхгүй Монгол улс Монголын үндсэн хууль төсөөлхийн аргагүй юм байхгүй юу тий бид нар тэгж чадахгүй юм бол шударга байж заавал би аавна гэж дайрна яагаад болохгүй гэж хүний ирэх гээл балаа юм яриа л Монгол улсын иргэн би одоо мөнгө аавч гэдэг юм уу үгүй ээ тэгдэггүй маа шударга ос гэдэг тэр бид нар чинь юм эрдэмгүй хүмүүс байхгүй юу сувтхангүй хүмүүс байхгүй за тэгээд тэрний цаан чинь байж та маш том эрдэм байдаг deviation гэдэг баха devotion гэдэг үү Devotion юма зориулт том. Буул. Буулт юмд буулт гэж сурах өөрийгөө ардуур тавьж сурах Аа. тийм үү монголчууд бол урдуур зүтгээд байгаа шүү дээ өөр машин зам дээр ч мэддэг шүү дээ тэр л урдуураа ингээд оруулдаг ч юм уу эргүүлдэг ч юм уу тийм үү жоохон торомслоод тэгдэг шүү дээ зүтгээл идэг шүү дээ за тэгэл одоо албан газар ажил найз нөхдийн дунд төрүүлж авах гэдэл төрүүлэх гэдэл хоош нь өөрийгөө тавьж сурах асар том эрдэм манай ч бол одоо мундаг бол гээл солиороод эхэлж байгаа шүү дээ Аа. тэрнээс илүү бол тэрийг дав Ер нь ээж аав нарт хийдэж штэ яв жоохон бах те тэрний хүүхдийг харчи өөрийгөө хаар гэл. Энэ чинь маш их ёс суртахуунгүй арт түмэн гэдгийг мэдгэж байгаа байхгүй юу тэр байтха шашинлаг биш бурханлаг биш нь мэдгэж байгаа байхгүй ёс суртахуун гэдэг чинь маш бурханлаг шашинлаг юм байхгүй тэгэхээр Монгол онд шашин байхгүй нас мэдгдэд байгаа байхгүй яваад очих нэг ээж аав чинь айхтар буддизм ярина шүү дээ үгүй тэгээд гэрийн орондоо амьдрал дээр болохоор тийм үү жинхэнэ бүдүүлэгдэж гэж байгаа шүү дээ юу буддизм за буулт хийх за тэгэл түрүүн тэр нэг хадуужил гэсэн цэцэн мэргэн гэсэн за зөвхөн одоо ингэж дээ шүү дээ энэ чинь бол одоо хувь хүн дээр яриад дээ шүү дээ за ёс суртахуунгүй одоо үйлдэл рүү орох юм бол бүр хачим болно шүү дээ ёстой болохгүй гэсэн ёс суртахууны эсрэг эрдмийн эсрэг ойлголтууд одоо бид нар ярихгүй шүү дээ за хамгийн нэгдүгээрт хамгийн муухай жигшмээр юм чи юу хамгийн нэгдүгээрт шунал хоёрдугаарт нь юу ховдог за манай чи юу тийм үү одоо тэгээд хамгийн их мах иддэг тийм үү буузыг өчнөөнөөр нь иддэг цадчаад тийм үү нэмэх гээд идэх ч юм уу тийм одоо болоочтой гэхэл дахиад идэх гээд идэг шунаад идэг мөнгө ч одоо болоочтой гэхэд дахиад шунаад идэг тийм хэдэн 100 сая төгрөгтэй тийм дахиад шунаад идэг за
Одоо Атаархуу түрүүний байдал, тэр чамд хэлж ш нөгөө тэдний хүүхдийг хар энэ төр гэдэг. атаархуу Тэр чинь байдал. тэр чинь бол яг ёс суртахуунгүй үйлдэлийг чамд тулгаж байгаа байхгүй. Тэр Мгм. чинь юу? Хордох, хүнд хордож атаарах. Тэр Мгм. чинь бол ёс суртахуунгүй байхгүй. А гэтэл чамайг ээж авч чинь бүр ингэ тийм үү? Шахаж штэ, тулгаж штэ. Хорд. Айлын хүүхдэд атаарах. Мгм. Чамд бүр ингэ гаднаас чинь атаархал, хорсол, зэвүүцэл үүсгэж штэ. Энэ яасан мундаг юм. Энэ мундаг хүүхэд аргагүй бололцоотой байна. Гэр орных нь нөхцөл байдал гайгүй байна. Ээж аав нь айтаахан байна. Тий, Мгм. аргагүй. Эдний хүүхэд бол ийм сөрхөө харахгүй. Манай ээж аав хоёр бол явтай намайг болов ингээл сайхан ёс суртахуунтай сайн сайхан юм ярихын оронд намайг ингээд дандаа муу мухахаар ингээд утдаг. Намайг ингээд хорддог, хорлдог. Мгм. Тий, хүүхдээ ингээд хорлож байгаа байхгүй юу? Тэр хүүхэд өөр сонирхолтой, өөр авьяастай. Би өөр сонирхолтой, би өөр авьяастай. Уучлаарай. Мгм. Хүн болгон өөр онцлогтой. Тэр онцлогоо хүн болгон өөрийн сонирхолтой, хүсэлтэй. Тэр хүсэл онцлогоо дагаад явна шүү дээ. Тий. Тэгвэл аз жаргалтай. Тий. Тэр айлын хүүхдийг дагаж би тийм үү? Эдийн засаг сураад тэр айлын хүүхдийг дагаж би бүх болоод одоо цусаа хийнэ. Яг л би ч өөрөө сонирхгүй дургүй байж штэ. Ээж аваа шахаад байж штэ. Мгм. Тэр би чинь зүгээр насан туршдаа аз жаргалгүй амьдрна гэсэн үг штэ. Дургуйч барилдана, дургуйч банкнд ажиллана. Гэтэ ээж аав нь өөрсдийнх нь өмнөөс аз жаргалтай. Ээж аав нь бол одоо тэгэл одоо яадгийг мэдэхгүй одоо тэгэл. Тийм. Түүхтийн амьдрал ер нь бол хамаагүй л гэж л байгаа юм л да тий. Хамаагүй тий өөрснөө битүү ёс суртахуунгүй тийм хүмүүс чинь тэр ёс суртахуунгүй байгаагаа ч мэдэхгүй. Одоо манай нийгэм ч өөрөө ийм аюултай байхгүй юу? Мгм. Шинэ үе чинь болохоор интернет, компьютер, гадаад янз бүрийн кино, фильм одоо юу гэдгийг тэр бүгдээр айгүй их сүрхий болчихсон байж шүү дээ өндөр чинь. Ер нь бол нэг 25-аас 35-нд 25-аас 35 насны залуу үе бол айгүй сүрхий болсон байж шүү дээ. За 25-аас доош болоод тэгэхээр нөгөө бацаанууд байгаа шүү дээ. Дөнгөж нэг амьдрал руу орох гээд байгаа. Тийм 20-оос өмнө 25-аас өмнө 35-аас дээш болчоор ч нөгөө бид нар мэдэн шүү дээ. Яг нөгөө юуны үед 90-ад онд Мм. 10 жил байсан цэцэрлэгт байсан учраас нөгөө муу мухагаар хордчихсон учраас тэрнээсээ салах гэж аюу хэцүү байдаг. Ялангуяа энэ 35-аас дээш 45 хүртэл насныхан, нэг 50 хүртэл насныхан бага насны нөгөө шокууд нь Трама. ингээд яваад идэх. Мгм. Тэр байхгүй тэр чинь. Би ч одоо дандаа тийм залуучууд лекц уншиж сэтгэл зүйн юмуд ярьдаг шүү дээ. Гэхдээ би Тэр сэтгэл зүй хүмүүстэй ингээд дургу. танаас зөвлөгөө аваад ч юм уу лекц аваад өөрчлөгдөх боломж ер нь байгаа болов. Өөрчлөгдөж байгаа. Мм. Гэхдээ тэр чинь өөрөө маш их хичээж байгаа. Тий. Тэгэл байн нөгөө нэг архичийн хүн буцаад архиндаа орчдөг гэдэг шиг сэтгэл зүйн жоохон нэг хэсэгтээ нэг гайгүй байлжгаад буцаад унаа шүү дээ. Тийм. Буцаад унаал сэтгэлээр унаа шүү дээ. Тэр үе чинь нөгөө нэг fortification гэдэг таны түрүүнээсээ Тэгэхээр тэр үе хатууцтай чинь байх. нөгөө фортитюд хэрэгтэй байхгүй юу? Тийм. Хатуужил хэрэгтэй байхгүй юу? Тийм. Кураж шин бол зүгээр эрд зориг. Тухайн үед зориг гаргаад болоо. Одоо жигжээс байр дааны талбар дээр нэг удаа зориг гаргаж болно. Тийм. Тий, Бас тэгээ буруу чимээ амны болсон. төлөө зориг гаргаж болно тийм үү? Одоо Гитлер Тийм гэх юм одоо бол талбай дээр тийм үү тийм. нэг зоригтой гашгаж болно. Тий. Тийм. За найс нар дундаа нэг зоригтой нэг үг хэлж болно. Мгм. Тэгээ маргааш нь тэрнээсээ болцсон яж магадгүй шүү дээ. Болж Тийм. байгаад. Тийм. Тэгэхээр тэр юм яваад байгаа байхгүй. За ёс суртахуунгүй үйлдвэрч энэ байхгүй. Тэгэхээр эн чинь гэтэл манайд одоо шунлыг хөөргөдөг. Мгм. Улам шун гэдэг. Яа энэ стандараа мөнгөтэй байна. Чи энэ хүн мөнгөтөд нь атаархаад байгаа юм уу? Тийм. Чадчих л байж штэ. Тийм. Ховдог хүмүүс бол идэж ууж जैन. Би идэх уухта мөнгөтэй би төлж чадчих जैन. Мөнгө нь надад байна. Миний их идэх чамд юм ямар хамаатай юм. Мөнгөтэй мөнгөөрөө. Ийм нэг бид нар чинь бидний бүрээс бүх амьдрал маань, бүх нийгэм маань ийм ёс суртахуунгүйг өдөөдөг байхгүй. За тэгээд одоо нөгөө хамгийн бүдүүлгүүдээ гүндүүгүүг нь Тэр чинь pride гэдэг бас нэг юм байгаа шүү дээ. Нөгөө одоо pride гэх юм уу? Тэр чи одоо юу гэж орчуулах юм бэ? за тэр чинь нөгөө Тэрхий тий үгүй яг нөгөө бахархал ямаараа ингэ бахархал мгм. чинь хамгийн муухай ёс суртахуунгүй юм ба.
Одоо нэг юм бахархна гэдэг чинь нөгөө хүн тийм үү онгорч байгаатай яг адилхан байхгүй юу? Харин тий. Би одоо усаар бахархаж чинь ч гэдэг юм уу? Юу гэдэг юм? Одоо тэргээрээ бахархаж чинь Мгм. аваараа бахархаж чинь гэдэг юм уу? Ээжээрээ бахархаж чинь, авгаагаараа бахархаж чинь, нөхрөөрөө бахархаж чинь, хүүхдүүдээрээ бахархаж чинь. Гэхдээ ийм ёсортхонгүй тэнэг юм байж болохгүй шүү дээ. Гэхдээ манай улс чинь ерөөсөө ийм байхгүй юу? Мгм. Бүр амар байхгүй юу? Тэр Япон эмэгтэй Аякогийн тэр бүр хөрх эсрэглээр ундагч аргагүй байхгүй юм чи та. Тэр чинь бүр мойст сурж ясан шүү дээ. Нөгөө мундаг профессоруудын донд байсан хүн шүү дээ. Тэгсэн мойсын их сургууль чи одоо хамгийн ёс суртахуунтай газар байх хэрэгтэй үстэй. Тийм. Ямар одоо зах дээр зогсож байгаа шүү дээ. Тийм. Ямар одоо ямар лам нарын донд байгаа шүү дээ. Бөхчүүдийн донд байгаа шүү дээ. Урлагийн салбарынхны донд байгаа шүү дээ. За тэнд бол тэр ёс суртахуун байхгүй. Бүдүүлэг. Их сургуулийн газар чи арай нэг жоохон цэвэрхэн ёс суртахуунтай газар байх хэрэгтэй шүү дээ. Байхгүй. Тэгээ манай Монголд ч одоо бөхчүүдээ бид нар хамгийн их чудагтай, хамгийн их ёс суртахуунтай гэж хамгийн бүдүүлэг хүн ярьдаг шүү дээ. Монгол хүмүүс хоорондоо барилдах гэж нэг нэгээл яргалж байгаа шүү дээ. Яргалаад гинтэйгээл тийм үү? Тэгэл жоохон баг цолтой хүн болвол хизээш дээшлэхэд хэцүү. Тэр чинь тэгэл эрт шантраагаал гинтэйгээл тэгээ нөгөөдг нь хөөрхий бүр ингээд нэг үдсээр байгаад нэг тийм үү баг цолтой өгч үдсээр байгаад дээшээгээ томчууд руу очтол замдаа гимтчихэд очиж байгаа байхгүй. Гар хорвоо ингээд сарваачаад очиж байгаа байхгүй. Тэгт нөгөө том цолтой бүгч нэгэд барилдаж ядраагүй гэд хүлээгээ сууж яддаг байхгүй. Тийм тэгэл шүгийн дөрөвт тийм үү үлдэхэд хөрхий сарваа гаран сарваацсан амтнд хөрхий тийм үү амралтнаас ирж байгаа өндөр цалтай бүгтээ тэгэд яах юм. Сүүлийн 8 ч өөр хэвээр тийм үү аймгийн арслан улсын заан тийм үү начин гэлсэн нэрэ шижгэр нөхдүүд чинь гараад ирж байгаа шүү дээ. За тэгээд тэдний чи хөрхий хэвээр нам авч байгаа шүү дээ. Сүмо энэ төр шиг тийм шударгаас байхгүй баг. Сүмо чинь шударгаас байхгүй. Шууд нойлоос хамгийн сайн устай байрлалт нь тэгээд тэр тухай байр одоо башаа дээр муу байрлал. Манай тэрвээ шударгаас гэж байдаг байсан болов ясагцгүй гэж байдаг байсан болов тийм үү? Бүгдээрээ жил наадмар дандаа нойлоос эхлэх хэрэгтэй байхгүй юу? Тийм суглаад тэгэл үзэлцээл тийм. Тэгэхэд чи маач одоо тийм үү нэг лам шиг хамбал лам шиг тийм үү? Одоо улсын аварга нь хамгийн томцолтой бүчүүд нь тийм үү? Аваргын нэтэр гэдэг хамбал лам шиг нөхдүүд. Уулын тэд чинь бүгдээр X байхгүй юу? Тэтгэврт гарцсан аваргууд зөндөө байгаа шүү дээ. Тэд чи X аварга гэхгүй байгаа байхгүй юу? Аварга л гэдэг байгаа байхгүй юу? Үгүй шүү дээ. Аварга нь өнгөрцөн шүү дээ. Гүрсийг балаа юм байлээ энэ бүгд чинь. За тэгээд тэр цолны мөнгө зэм гэдэг нь ямар ч утгагүй тэгээд нэг баахал мөнгө авд юм байлээ. За тэгээд төрүүлж ярьчих юм бол одоо тэгээд жип 3 өрөө байрмаар гэдэг. Ер нь байж та Монгол орн бол ийм эрдэмгүй ёс суртахуунгүй орн байхгүй юу. Тэгээ энэ дээр нэмээд уур хилэн гэсэн бас одоо бас муухай юм байна шүү дээ. Тий, уур хилэн чинь бол одоо юу гэхээр уур хилэн бол ерөнхийдөө дотроо хүн уурлж болно. Тийм уураа одоо тий дотроо. Монгол нь тэрийг гаргах л асуудалтай байхгүй юу. Үний уур хүрэн шүү дээ. Хүрчил таараа. Тийм. Гэтэ яаж гаргах вэ гэдэг чинь асуудалтай байхгүй юу. Манай уур хилэн чинь гарахтаа хүчирхийллээр гарчиж байгаа байхгүй юу. Уур хилэн яваад явсаргаад хүчирхийлэл болчихж байгаа байхгүй юу. Зүгээр миний дотор явагдсан уур хилэн за энийг би жоохон байж байгаа дарнаа. Хэцүү хугацаанд дараа дарагданаа гэхгүй шүү дээ. Тийм юм байгаа байхгүй. За тэгээд одоо асар том сосортхонгүй юм бол за Монгол улсад бол их хэцүү дээ. Одоо энэ урлагийн салбар бөхчүүд лам нарт болвол одоо яста шууд хэлмээр л нэг үг байгаа. Ёс суртахуунгүй хамгийн ёс суртахуунгүй үйлдэл бол юу гэвэл залхуурах байхгүй. Ажил хөдөлмөр хийхээс залхуурах. Хөдөлмөр хийж мөнгө олохоос залхуурах. Ямар нэгэн хөнгөн аргаар мөнгө олох гэдэг шүү дээ. Амархан аргаар хурдан. Амархан хурдан залим их одоо юу байдгийг. Хамгийн хүнд замаар явж тийм үү? Амжилтанд хүрэх тэр юм маач байхгүй шүү дээ. Хамгийн муухай аргаар явж амжилтанд хүрч шүү дээ. Цол авч шүү дээ.
Одоо тэгэл цаагуур чинь тэгэл гав яад мав яад төрийн сойрхол моёлтоход тэгээд бүр ичмээр юмнууд байгаа шүү дээ. Дээд зэргийн ёс суртахуунгүй нөхдөд байгаа шүү дээ. Тэгээ нөгөө хүмүүс чинь гайхаад байдаг чинь тэр байхгүй. Ийм их сайхан юм сурчсан, ийм сайхан дипломтой, ийм сайхан албан тушаал дээр байдаг мөртлөө яасан хачин юм бэ? Ёс суртахуунгүй ямар сони юм бэ гэдээ гайхаад байдаг чинь тэр байхгүй. Яг л тэр ёс суртахуун тэр шийдвэр хийсэж ороогүй байхгүй. Чи математиктэй аягүй сайн. Гэхдээ үнэн ёс суртахуунгүй хүнлэг биш хүн байж болно. Ямар шудраг гэсгөө. Яг л чамайг багаас чинь заагаагүй юм чинь. Тэр өчигдөр өглөө би тэр үндсэн хэлхээсээ ярьсан хүмүүстэй ихтэй хэлсэн. Яг бол Монгол орн яагаад ингэж маах ёс суртахуун эрдэмгүй юм бэ гэхэд би хэлсэн. Яг бол маад сургуульмжил гэж байхгүй байхгүй. Танай ээж хоёр бол чамд ямар сургуульмжилгүй хамгийн аюултай юмнууд хэлсэн байж шүү дээ. Яг гоо манай ээж гэсэн илүү зүгээр би нөгөө нэг өөр айлын хүмүүс тэгж хэлдэг шүү гэж хэлсэн байхгүй. Манай ээж бол гайгүй тэгж нэг хэлдэггүй байсан. Багаас чи ёс суртахууны хичээл орсон уу? Ороог нийгэм гэж нэг хичээл ордог байсан. Тэр бол олигтой юм. Ээж аав чинь чамд ёс суртахуун өнөөдрийн хэлсэн тэр дөрвөн имийг чамд зааж ясна уу? Ухамсартай бай, хадуужилтай бай. Ер нь бол ховдгол битий шун, битий завхуур. Тийм. Ер нь бол 24 5 хүрээл би өөрөө ном уншиж байгаа л олж мэдсэн л тээ. Би ч гэсэн тэгтээ одоо би ч нэг социализмын үед яг Оросууд ч нэг энэ 10 жилийн сургуулиудыг чинь Монгол оронд анхудаа байгууллаа шүү дээ. Ихтэй сургууль. Тэгээ 1943 онд Германы фашистуудтай Оросууд дайн хийж явахдаа дэлхийн 2 дугаар дайн хийж явахдаа 43 онд Монголд их сургуулийг байгуулж өглөө шүү дээ. Чи их сургуулийн 1 дугаар байрны том зааланд ороод үзээрэй. Тэр дээгүүр нь дандаа философчдын зургнууд байгаа. Тэнд бүр Аристотелийн зурагч байгаа. За Аристотель чинь нөгөө Никомахын этик гэдэг жинхэнэ ёс суртахуун ёс зүйн ном бичсэн юм шүү дээ. Тийм. Ёстой гоё байдсан шүү дээ. Би тэр дугуй зааланд ороход даанч тэр Мойс гэдэг сургууль энэ дэлхий дээр хамгийн боловсролтой сургууль. Хамгийн бас арай илүү муу сургууль байгаа л гэдэг дэлхий дээр. Үгүй тэгээд тэр тийм болохоор чи нөгөөд бол ойлгомжтой шүү дээ. За ийм байна. Гэтэл буддизм чинь бас энэ эрдэмүүдийн чинь одоо түрүүн буян нүгэл гэдэг шүү дээ. Тэрнтэй адилхан virtue wisdom бас буддизм байгаа байхгүй. Би бас энэ ном дээр бас бичижсэн энэ эрдэм гэсэн ном дээр. Тэгээ тэн дээр бол буддизмын юу ч юм бол хамгийн гол нь юу гэдэг вэ? Буддизм чинь юу байгаа шүү дээ. Хулгай хүний имийг авах. Өөрөө чинь биш бол бити хүний имийг авчээ. Амар угаз. Хүнийг гимтэж болохгүй. Бид нар чинь хүнийг гимтээдэг. Одоо түрүүн бүх ярьлаа шүү дээ. Хүнийг гимтээдэг. За шунал ярьлаа. Шунал бол үргэлж байгаа шүү дээ. Гансаглал хийж байхгүй болохгүй гэж байгаа шүү дээ. За манай бүх баячууд бүх одоо улс төрийн том баячууд чинь Дарамсалаа явдаг. Бүгдээрээ хажуудаа ламтаа гэдэг шүү дээ. Хамгийн их тансгалдаг хүмүүс хажуудаа нэг ламтаа байгаа байхгүй. Тэгэхээр дам нь хамт тансгалдаг. Одоо баян лам нар чинь хэдэн зуун юу нэ хэдэн зуун сая тийм 100 сая 200 сая 300 сая энэ жипми бундаг гэж байна шүү дээ. Энэ том лам нар чинь. Тийм тэгэхээр ч өнөө чирсэн маад лам ч утгагүй байгаа байхгүй. Нөгөө үлгэр жишээ болох хэвээр. Тийм. Хүн чинь лам чинь юу вэ? Бизнес юм уу? Үгүй наас чи бизнес ямар ч хулгайтай лам байх. Манад бизнесмен байхгүй шүү дээ. Хамгийн том бизнесмен чи хамгийн том хулгайч шүү дээ. Тийм улуургаал том хулгайчуд явж байгаа шүү дээ. За тэгээд нөгөө нэг хүнийг хуурах, худлаа хийлэх энэ чинь буддизмд бол бүр өстой хориот шүү дээ. За манайх чинь жинхэнэ худлаа яар гэж байгаа шүү дээ. Хүүхдээ багаас нь худлаа яар гэж хүмүүжүүлж байгаа шүү дээ. Тийм. Нуу худлаа яар. Бодсноо хүн дитий хэл. Чимээгүй байж байгаад хийчих. Сая бол тэгээд яг хүнд битий туслах гэж байгаа шүү дээ. Энэ 7 хоногт сонирхолтой юм боллоо л да Монгол улстай өнгөрсөн дугаараараа хоёлаас ярьжсэн ерхий сайдын асуудалтай хүүхдийнхээ бэрийнхээ шуналтай байдлаас болоод ерхий сайд нь худлаа ярьж баригдаад тэгээ өөрөө одоо албан тушаалаа алддаг ийм бутамшигтай одоо бүр үнэхээр одоо манай ерхий сайд бол тийм үү одоо буддист л болох хэрэгтэй. Гэхдээ Монгол оронд бол биш. Энтхийг явах хэрэгтэй. Тийм тэгээд буддизмын дөрвөн эрдмийг суралцж ирэх хэрэгтэй. За ингээд эндээс цаашаа одоо миний бага наснаасаа сурсан эрдэмүүд байна шүү дээ социализмын үед. Тэд нар бол байна шүү дээ. Би одоо ингээд эртээд нэг Шведэд амьдардаг нэг эмэгтэй Швед байдаг монголчуудаа зориулж нэг ярилцлага хийдэм байх. Тэгээ надтай бас энэ подкаст дээр ярилцлага хийсэн байхгүй юу.
Тэгээ тэнд би өөрийнхөө 10 жил байхдаа сурсан өөртөө эзэмссэн. Өөрөөр хэлбэл боловсрол гэдэг чинь нэг байгаад байгаа юм биш шүү дээ. Бид хүнээр ороод хүн өөрөө боловсролтой болох шүү дээ. Ёс суртахуун энд байгаад байгаа юм биш шүү дээ. Хүнээр ороод тэрхүү өөрөө ёс суртахуунтай болох хэрэгтэй. Эрдэм гэдэг чинь нэг энд юм байгаад байгаа юм биш шүү дээ. Худалдаад авчдаг, мөнгөнд төлждөг юм биш шүү дээ. Эсвэл хүнээр заалгачдаг юм шиг байхгүй юу? Өөрөө сурж өөртөө бий болгодог байхгүй юу? Эрдэм гэдэг чинь. Тэгжээж эрдэмтэн болдог байхгүй юу? Аха. За миний тэр Шведийн подкастын эмэгтэйд хэлсэн хоёр эрдэмээ би хамгийн түрүүнд хэлсэн байхгүй юу? Нэг нь бол сахилга бат. Нөгөөх нь дэг журам. Сахилга баттай дэг журамтай хүн чи ямар хүнийг хэлдэг гэж хамгийн эрхчлөөтэй хүн байхгүй юу? Сахилга батгүй дэг журамгүй хүнд ямар ч эрхчлөө байхгүй. Тэр нөгөө замраа гүйтэлтэй, сахилга гүйтэлтэй, дэг журамгүйдээ дарагцсаар байгаад юуж бүтэхгүй. Хүмүүс чинь өөр нь бол тэр замбраагүй байдлаа бод эрхчлөө гэж ойлгоод идэг шүү дээ, тийм үү? Үгүй замбраатай нь эрхчлөө байхгүй юу? Замбраатай болж тайлбарлаач тэгвэл ажиллаа хийдэг байхгүй юу? Сахилга баттай болж хийх ажлаа хийн шүү дээ. Сахилга батгүй хүн чинь юм болгоно өнгөсөр байгаад тэгээд олигтойч төвлөрч чадахгүй. Тий би одоо ажлын ширээ сандал өрөөд бүхэн дэг журамтай сахилга бат. Би өөрөө маш их сахилга баттай цаг барих ёстой. Өөрийгөө тийм үү? Бүх юм амтраагаа сууж чаддаг байх ёстой. Илүү дутуу хүний утсыг авахгүй, илүү дутуу хүнтэй илүү дутуу мэйл зээл бичээд ах ширэггүй. Тэгжээж би эрхчлөөтэй байж штэ. Би хүн болгонтой найз, хүн болгонтой эвтэй, хүн болгоны мэйлийг авдаг, хүн болгоны утасдагыг аваад өгөх гэдэг надад ямар эрхчлөө байгаа. Тий. Тийм хүмүүс байна штэ. Би өөр гайхаад байдаг байхгүй юу? Энэ нэстэ хүн болгонтой таардаг гэдэг нь би гайхдаг байхгүй яаж штэ боломжгүй штэ. Аха. Нэг ч гэсэн хүн дургу өргөн эзтэй. Тэгэхээр одоо юу гэдэг таарт тохирохгүй. Тэгж журам. Тэгэхээр би маш их эрхчлөөтэй хүн байхгүй юу? Аха. Тий. Хүмүүс чинь яг эрхчлөөтэй байна штэ. Эрхчлөө гэдэг чинь нэг юм зориулсан юм байхгүй юу? Зүгээр би ингэж эрхчлөөтэйгээ сугаад ижлэх байхгүй штэ. Юунд би эрхчлөөтэй юм? Аха. Хийж бүтээхтэл байж байгаа штэ. Өөрийгөө хөгжүүлэхтэл байж байгаа штэ. Урагшлахад эрхчлөө хэрэгтэй штэ. Тэрс одоо ламж юм уу, бүхэж юм уу, урлагийн салбарын дуулаад байдаг, үжиглээд байдаг нөхдүүдэд тийм үү? Бурхан зураад байдаг. Хаан, дайн байлдаан зураад байдаг нөхдүүдэд ямар ч эрхчлөө байхгүй штэ. Би энийг л хийх ёстой гэдэг штэ. Тэгвэл мөнгө олно гэдэг штэ. Миний ном, миний мэдлэг би бүх юмаа тарааж байгаа чинь би тэгвэл одоо надад ашигтай, мөнгөтэй, орлоготой гэж би эзэж хийхгүй байгаа шүү дээ. Одоо би нөгөө эрдмийг л хэрэглэж байгаа шүү дээ. Шударгаас мэдсэн бол өг, мэдлэгээ хуваалц. Олигтойхон юм уншиж хагаад хэл яриа чинь цэцэн мэрэгэн байх хэвээр. Худлаа ярьж болохгүй. Ходог байж болохгүй. Шуналтай байж болохгүй. Тэгээ номоо зараад мөнгө олох гэсэн. Атаархай байж. Тэг мөнгө олохгүй шуналтай байсан бол би өдөд ингэж сууж явахгүй шүү дээ. Тэрлээ зургтын ярьсан ч очихгүй шүү дээ. Тэг мөнгө өрөөд гадуур завгүй байгаа шүү дээ. Америк явцсан байгаа шүү дээ. Мөнгө өрөх гээд. Эсвэл Австралид ч юм уу. Нөгөө хулгайчнаа дотор Австралид их байдаг гэсэн шүү дээ. Тэг Монголын хулгайчнаар. За тэг 3 том эрдэм байна. Одоо миний багасаа сурсан юм. Тэр нь бол ариуч хямгач гэж хэлдэг байсан тэр үед. Ер нь цаад утгаар бол үрлэгэн биш. Аа. Одоо Японч нөгөө минимализм энэ төр гэж ярьдаг шүү дээ. Тэр явж байгаа байхгүй юу? Юм нь тийм үнийг монголчууд харамч гэдэг хэрэггүй аа. Хүмүүс тийм үнийг монголчууд харамч гэдэг дээ шүү дээ. Оо тэр чинь харамч гэдэг биш гоо нарийн гэдэг л дээ. Тэ нарийн гэдэг. Эсвэл жоохон ядуу амьдралын бололцоо муутай гэдэг л дээ. Зүгээр ер нь хүн үрлэгэмшил байхгүй. Дины юмд мөнгө үрээд хэрэггүй байхгүй. Одоо эконом гэсэн үг байгаа шүү дээ. Тэр чинь бид нар эдийн засаг гэж буруу орчуулад байгаа байхгүй. Бүр засаг гэсэн явж шүү дээ. Тийм үү? Төр засаг гэдэгтэй адилхан эдийн засаг гэж шүү дээ. Одоо government гэдэг юм уу юу гэдэг байгаа. Тийм. Экономи гэдэг үг чинь өөрөө тийм үг байхгүй юу? Бити өрлөгөн бай гэсэн үг байхгүй юу? Яг л хэрэгцээтэй юмдаа мөнгө зориул гарлаг гарах гэсэн үг шүү дээ. Экономи гэдэг чинь. Тэд нар чи эдийн засаг гэдээ орчуулсан байна шүү дээ. Энэ орчуулгууд бас аймаараа хойлоо тэгж байгаа нэг орчуулга Монгол хэлний талаар ярина. За дараагийн том миний сурсан одоо эрдэм бол хичээл сурлага. Маш их хичээл зүтгэлтэй байх.
Оролдоолох. Яна би ойлгохгүй ингээд хайчих биш. Чадахгүй юм гээд уйдаа тийм үү? Залхах биш. Оролдоолох. Гэт 10 хэдэн жил оролдож штэ философтож. Хизээч одоо залхаж боли сэтгэлээр ундах ч юм одоо яадаг ч юм. Тий. Тэгвгүй штэ. Хичээн сэтгэлтэй байх. Ингээд зүтгэвтэй. Юмны хойноос тууштай. Уйггүй. Тэр амар чухал байхгүй. За тэгээд сурлага амар чухал. Өдөр болгон нэг шин юм сурах хэрэгтэй. Юу ч сурахгүйгээр хэрэг байхгүй. Залуучуудын нэг аюул чинь тэр л байна шүү дээ. Юу ч сурахгүй учраас залуу үе чинь аюу тэнэг байна шүү дээ. За тэгээд дараагийн нэг том одоо миний бүр багада маш чаддаг чадварлаг одоо маш одоо миний эрдэм болвол ариун цэвэр. Цэвэрхэн байх. Угааж цэвэрлэх, цэвэрхэн байх. Гэтэл одоо миний офис нэг хүн ирж уулзж байгаа байхгүй юу? Тэгэл хэр юм уу юу юм ингээд үнэртэй байгаа байхгүй юу? Амар хэцүү одоо хавраа дарж байгаа ярилтай биш. Зарим хүмүүсээ ойртохоор амнаас нь өнөр үнэртдэг. Тий. Амар хэцүү. Ийм ярьчлаа. Тэгээд таксийн цухаар таксинууд муухай байдаг. Гэрт нь орохоо гэр нь заваан байдаг. Цнаас нь юм үнэртэй дийдэг. Тий. Тийм учраас би энэ замбраагүй. Ариун цэвэрч биш. Хөл толгой нь олдохгүй. Энэ ч одоо зөвхөн нөгөө нохон хороо гэдэг шүү дээ. Нохоо л тийм байдаг шүү дээ. Манай нохоод маш цэвэрхэн. Би нохоотой. Тэгэхээр манай нохооноос 7 4 хүмүүс бол байгаа. Жижиг нохоо байна л да. Жижигэн. Тийм. Гэхдээ манай нохооноос 7 4 хүмүүс бол байгаа. Нэг цуглуулад замраг гүдээд ах юм байхгүй. Том нохоонууд ч амар их цуглуулад тэгээд амар замраг байдаг байхгүй юу? Тэгдэг. Тийм. Жижиг нохоо бол ягтай өргөд чинь өвөрдөө. Тэгээ манайхаа бол нэг амар жижиг юм бишээ. Дунд хэмжээний. Маш цэвэрхэн. Тэгэхээр манай нохооноос 7 4 хүмүүс бол байгаа. Цэвэршээ. Жог ёс суртахуунтай нохоо байна. Маш ёс суртахуунтай. Зарим хүнээс чухалтай гэж байна. Тийм, хүмүүжлтэй байна. Тийм. Тэгээ яг та ерөнхийдөө одоо энэ л байхгүй. Монгол орн бол яг сургууль хүмүүжил гэж тэрдэг байхгүй. Ээж аваад сургууль хүмүүжлийн ном уншаагүй шүү дээ. Багш нар сургууль хүмүүжлийн ном уншаагүй шүү дээ. Өөрийнхөө хүүхдүүдийг яа гэж байгаа шүү дээ. За их сургуулийн нөгөө профессор, доктор, төрийн сорилт, ардын багш нар бол ёс суртахууны талаар өстой ааж байхгүй. Тий. Яаж ээж оюутнуудыг айлгаж худлаа ярьж хагаад хэдэн төгрөгийн цалин авах бай тэргээл бодож байгаа. Тэгээ тэр мөнгөний аваад одоо гадаад руу одоо хуралд явдаг юм уу, уулзалтанд явдаг юм уу? Хөөрхөн шүү дээ тий. За дараагийн ярим цэврийн дараагийн миний эрдэм юу байсан бэ гэхээр цаг барих. Энэ хорвоод цаг барих маш чухал. Цаг үнэтэй. Хүний нас хязгаартай. Өдөр хязгаартай. Тэгэхээр цаг барих хамгийн чухал. Одоо би энэ подкаст хийж байгаа хүмүүстээ чи намайг мэдэн шүү дээ. Тий. Яг тийм үү, хоцордгоо. Би одоо 100 хэдэн лекц уншсан олон нийтэд гадуур нэг ч удаа хоцорж байгаагүй. За энэ янз бүрийн ихтэй сургуулиудаараас лекц зөндөө орж исэн. Нэг ч удаа хоцорж байгаагүй. Тий. Нэг оюутан бүр надад бүр тэгж хэлжсэн байхгүй. Гэхдээ багшаа та жоохон оройт живж болно шүү дээ. Энэ манай ангийн оюутнууд гэтээ тэргүй оройтол ирэндээ. Та ер нь дараа энэ төр жоохон оройт жилжээ. Заавал ингээд цагтаа итээ иржээ гэдэг тэгж байгаа байхгүй. Тэгэхээр би хэлсэн байхгүй. Гэхдээ би та нарт зориулж цагтаа ирж байгаа юм биш ээ. Өөртөө миний хүмүүжил, миний боловсрал, миний эрдэм цаг барих чинь бас боловсрал. Бид нар ч тийм үү зөвхөн тоондоо сайн юм уу монгол хэлэндээ сайн ч гэдэг юм одоо юу гэдгийг тиймэрхүү зүгээр нэг тийм мэрэгжлийн хичээл сайн нэг боловсрал гэдэг байгаа байхгүй. Зөвхөн боловсролын нэг хэсэг байхгүй. Тийм учраас манай Монголын 10 жилийн сургуулиуд тийм үү боловсрал хүүхдүүдэд заая гэвэл хамгийн түрүүнд хувийн сургуулиудыг байхгүй болох хэрэгтэй. Би бас хувийн сургуулиуд бол мөнгөний төлөө сургууль сурж байгаа тэр хүүхдүүд мөнгөгүй бол сурч чадахгүй гэсэн айдастай. Ээж аав мөнгөгүй бол ангийнхнаасаа ичнэ. Ангийнхан ч гэсэн ерөнхийдөө мөнгө төгрөг таараа бол нэгэнт тэр хувийн сургууль мөнгөн дээр тогтож байгаа учраас бүх үнэлгээ нь мөнгө. Бүх 10 жилийн сургуулиуд үнэлгээ нь ёс суртахуун байх хэрэгтэй байна.
ёс суртахуунаар л үнэлдэг. Чи цагтаа ирдэг үү? Чи ариун цэвэрч үү? Чи хизээс сурлагатай юу? Чи даруухан уу? Чи шудраг асыг эрхэмлдэг үү? Тэр бүгдийг л заах хэрэгтэй. Тий. Англи хэл заахаас өмнө. Хамгийн бүдүүлэг нөхдүүдэд англи хэл заатчих шүү дээ. Тэгээд одоо нөгөөх нь нэг англиар цэвэрхэн ярьж байгааг их юм бодчихдаг. Гэхдээ жинхэнэ ста бүдүүлэг ёс суртахуунгүй амар бүр багасаа гин тийм үү харцсан мөнгө болчихсон. Бараг хоёр нүднийх нь харна мөнгө болчихсон. Одоо хөөхдөд зөндөө гэж штэ. Хамгийн удаа л өргөн байж штэ. Тэгээ ийм одоо ёс суртахууны эрдмийн сэдвүүдийг айгүй чухалчлаад байгаа байхгүй. Яагаад би нэг яриад байгаа юм? Яагаад гэвэл эн чинь байж штэ хүний амьдрал хэрэгтэй байхгүй. Амьдрал зэгцэрнэ. Амьдрал замбраатай болж эхэлнэ. Энэ бүгдийг хэрэглээд эхлэхээр. Хувь хүний ажил хөдөлмөрт аягүй хэрэгтэй. Ажил дээр аягүй хэрэгтэй. Энэ эрдэмт чинь. Тэр цаг барих, ариун цэвэрч байх, шудраг асыг эрхэмлэх, тийм үү? Даруухан байх, тийм үү? Үрэлгэн биш. Тэг ажил дээр одоо бас үрэлгэн байж болохгүй шүү дээ. Тийм. Хүний мөнгө гэсэн шиг л энэ албан газрын мөнгө гэсэн шиг байж болохгүй шүү дээ. Энэ улсын мөнгө над яана тийм. Тийм улсын мөнгөн дээр би одоо ажиллаж байгаа гэдэг одоо төрийн албатууд тийм байж болохгүй шүү дээ. Үрэлгэн байж болохгүй шүү дээ. Ялангуяа төрийн албатууд ард түмний татварын мөнгөөр цалинжиж амьдарч байгаа. Найз нарын дунд эрдэм ёс суртахуун маш их чухал. Найз нар ашиган дээр тогтож болохгүй, мөнгөн дээр тогтож болохгүй. Найз нар ёс суртахуун дээр тогтох хэрэгтэй. Би энэ найз хинтээ би найзлдаг. Яг л маш их шудраг усыг барьдаг. Аюу их цаг барьдаг. Аюу их ариун цэвэрч, аюу замбраатай. Тэр нь аюу надад таалагддаг. Нохоо ороо шиг биш. Тий. За амар муха атаархуу бас биш. Намайг илүү юм түүнээс янз бүрийн барь илүү байхад надад баяр хүргэж бүр ингээд дэмждэг. Тэрс намайг ингээд дарах гээд миний ажлыг бүтлгүүтүүлэх гээд идэг биш. Юм нуугаад идэг биш. Би одоо тийм юмыг интернетээс хайгаад олдгүй надад нэг тийм ном хэрэг болчиход байна. Нэг юм хэрэгтэй байна гэхэд хурдхан шиг тусалдаг. Тэрээс тэр номыг мэдж байгаа мөртлөө гээд хэлэхгүй цугаад байгаа ш. Тийм байхгүй юу? Найзуудын дунд, гэр орны дунд, ажил хөдөлмөр дээр энэ аюу хэрэгтэй юмуд байхгүй. За ялангуяа гадаадд очиод бүрэх хэрэгтэй. Би чинь дараа нэг социализм үед 10 жилээр төгсчөөд Германд оюутан болоод явсан байхгүй. Герман ч хамгийн цаг ярьдаг газар шүү дээ, тий? Чи Германд очсон чи юу ёс суртахууны орн байж байгаа юм чинь. Тэгэхээр орн өөрөө ёс суртахууны орн байгаа юм чинь. Цаг барих, ажлын цаг, найз нөхдийн хоорондын цаг барих, ариун цэвэр, юмнууд нь угаах, цэвэрсэн, замбраа, мамбраа бүр амар шүү дээ. Годомж нь хүртэл ингээл мэдэн шүү дээ бид нар. Тий. Айдуудын цонх монх төр хөшиг мөшиг одоо юу байдгийг машин зашин одоо нэг хүнтэй машин унахгүй тэгсэн мөртлөө замбраатай машина замбраатай тавина тийм үү нэг машиныг хурж таглаа тавьчихгүй шүү дээ тийм оцны дугаараа тавьчих яваад өгчихгүй шүү дээ тийм зарим тавьчихгүй оцны дугаараа манайч бол зүгээр зүгээр л ямар ч ёс суртахуун ямар ч сургууль хүмүүжил улсаараа байхгүй учраас бид дандаа нэгэндээ гай болно. Өдөржингөө стресстэн, депресстэн, сэтгэлээр унана, уурлан, бухимдан бүх амьдрал маань уур бухимдал байна шүү дээ. Бид өглөөнөөс орой хүртэл. Тий. Тэгэл яаж хөгжих юм бэ те? Юу хөгжил ярих хэрэгтэй хэрэггүй. Зүгээр яг яаж нэг улс шиг улс байх вэ? Айхтар хөгждөггүй маа гэхэд. Тий. Манай ч одоо тэгдэр Сингапур шиг болноо. Тийм үү? Азийн баг болно гэдэг нэг солиорсоо энэ одоо өгчүүд. Энэ социализмын гайтай өгчүүд байна нэг улс төрд байсан. Яг бүгдээрээ баян болно ч гэх шиг балаа юм яриад. Тэнэгэ мэдэхгүй баян болж яах гэж байгаа. Бид нар мэдж байгаа шүү дээ. Тэнэг нөхдүүд ямар их баян болцсон байгаа вэ? Ямар их мөнгө аваад цухтаацсан байгаа вэ? Тэгээд бид ялан малан ч гэх шиг. Тэг эн чинь буддизм төстэй хориотой байхгүй. Монгол ялна уу? Күнзэд хориотой. Юу Монгол ядна? Энийг ядах гэж байгаа. Тий. Тэг хэнийг? Тэгээд тэр ядах гэж байгаа нь хин юм. Хэнийг хэн ялах гээд байгаа юм? Хэнийг хэнээр ялуулах гээд байгаа юм? Тэр ялах гээд байгаа залуучууд юм уу? Хөгсчүүд юм уу?
Ирчүүд юм уу? Өөрөө л ялгачлаа байх л та. Өөрөө хэнийг ялах гэж байгаа. Монголчуудыг. Би тэгээд байгаа. Бид дотор нь хэн байгаа? Бид дотор сургуулийн хүүхдүүд байгаа юу? Тэтгэвд гарсан хөгшчүүд байгаа юу? Өдөөний малчид байгаа юу? Тийм хачин энэ тарих толгой ухаан одоо юу ярьдгийг амар нь шүү дээ. Тэгээд би чинь тэр үед бичижсэн байхгүй юу? Эрдэм гэдэг суралцахынхаа өмнө эхлээд ухаанаа зэгцлэх хэрэгтэй. Энэ тодорхой зэгцлэх хэрэгтэй. Дараа нь ухамсартай болох хэрэгтэй. Ухамсарын чинь цаана нөгөө ёс суртахуун, юмыг бодох, тооцоолох, тийм үү? Эрсдлийг бодох, хүнийг эвгүй байдалд оруулж болохгүй. Хүнийг урд ураа оруулах. Тэгвэл одоо гудамжаар чинь тэгээд 2 3 ингээд зэрэгцээд алхаад байдаг шүү дээ. Энэ талаар ч гарч болохгүй, энэ талаар ч гарч болохгүй. Тэг хурдан алхмаар байдаг. Тэнгүүл ингээд гिचгсэн ингээд найгаад алхаад байдаг шүү дээ. Одоо яг хоо тэр энэ их олон эрдэмүүдийг бид нэр суралцж ээж л ер нь бол улс шиг улс одно хүн шиг амьдрна гэж яриад байна л та. Тэр нөгөө боловсролыг тэгжээж боловсролын тухай бас ярих боломжтой. эрдмийнхаа эсрэг тухай ярих боломжтой. Эрдмийнхаа эсрэг вайсуудыг хараа хориглох хэрэгтэй, болох хэрэгтэй гэж байна. Тэгэхээр энийг бол одоо амар түрүү хоёлаа ярьсан л да яг шүү дээ. Одоо манайх боловсролын систем одоо өнөөдрөөс эхлээ зүгээр ингээд утопоор харж үзэх юм бол тий. Утоп гэж бодъё. Өнөөдрөөс эхлээд манай боловсролын систем бүр амар сайн ингэж ажиллачлаа. Гэтэл нийгмээр дүүрэн бүтэхгүй аав ээжүүд байгаад байна тий. Нөгөө сургууль дээр юм сураа гэртээ очсон чинь болохгүй юм заагаад өгчвөл тэр боловсролын систем ямар ч үн цэнэгүй болчих юм шүү. Тэгэхээр эн чинь гэр бүл дээр бас эхлэх ёстой болчихно лээ. Хараханаар бодвол ээжээсээ эхлэх шүү дээ. Ааваасаа ээжээсээ ахчээсээ дүүгээсээ тийм үү. Аав нар хэцүү. Аав нар тэр нэг хэцүү. Ээжээсээ л эхлэх хэрэгтэй. Яг бол Монголын аав нар Монголын ирчүүч ерөнхийдөө тэгээд ээжигээ юм уу агуугаа сонсож хөрөхөд тэднийхээ л хөвгүн шиг л явдаг байхгүй юу. Тий. Тэгэхээр ээжтэй юм уу эмэгтэйчуудад эхнэрүүд л сайн заагаад өгч хэрэгтэй. Монгол аав нар дан ганц ээж байгаад чинь балансгүй болчих юм шүү. Яг тэр хөвгүүдэд аав хэрэгтэй шүү дээ. Үгүй хөвгүүдэд аав хэрэгтэй гэдэг чинь биш шүү дээ. Одоо нас чинь хоцрогдсон байхгүй юу. Тийм үү. Хоцрогдсон. Тэр дээр үед бол одоо тийм үү аавыг байхад газар үзчих шиг хүнтэй танилцчих шиг тийм үү. Тэгшилгүй дээр үеийн л өгнөд байхгүй. Өнөөдөр аавтай аавгүй хүнтэй танилцчих газар үзчих. Тийм. Тэр одоо аавгүй бол хэцүү мэцүү хороо ертөнцийн дүүрэн байна. Тэр бол нэг тийм чухал биш. Тийм. Аавыг орлох юунууд мэдлэг боловсролтой хүмүүс байна. Аавыг орлох ах, аавыг орлох найз нар зөндөө биш шүү дээ. Муу аав бүгд алан шүү дээ. Аав болгон мундаг гэсэн үг шүү дээ. Яг аав нарыг яаж сайжруулах вэ? Аав нар зөндөө биш. Тийм. Тэгэхээр бид нар чинь тийм дайан байлдааны үе шиг тийм дээр үе шиг нэг малчин айл шиг аав мав яриад ерөөс хэрэггүй. Ганц хүн айл болохгүй энэ төр гэх юм өгнөд байна шүү дээ. Айл болно шүү дээ энэ чинь. Тэгэхээр дөрөв ганц үе амьдарч байгаа хүмүүс зөндөл байна шүү дээ. Тэр нөгөө нэг хуучин тогтсон тэр нэг зүйрцсэн үг янз бүрийн тийм тогтчихсон яриа тийм байдаг, ийм байдаг. Энэ бол Монгол ёс, энэ бол уламжилт ёс мос гэсэн тэр нэг ёснуудыг одоо маш модож харж шалах хэрэгтэй байхгүй юу? Янз бүрийн хэрэгтэй хэрэггүй зүйрцсэн үгнүүд. Тий. Тэр бүгдийг чи өнөөдөр хүний нийгэм чи яг л тийч ааваасаа илүү мэдлэг боловсролтой болох боломжтой цаг үе байхгүй юу? Тий. Бүр аавгаа 15 настайдаа хол хаях боломжтой хүртэл болчихлоо шүү дээ одоо. Тэгтээ яг аав гэдэг нь яг хөндлөн. Яг танаас сураад байх юм их байхгүй мэдэж гэн. Тий. Уулын та надад тань болоод тийм үү? Хаяа нэг хэрэгтэй үед нэг хэрэг болчиход байвал уулын би баярлах л байна. Чадахгүй бол одоо яа их вэ? Тийм л харьцаанд орох хэрэгтэй байхгүй юу? Яг би зүгээр асуусан хэлбэр нь юу байсан бэ гэхээр одоо юм сураад гэртээ ирсэн чинь тэрнийг саад болоод бүр хойшоо хуруулах гэдэг байхгүй. Тэр яг ядаж тэрийг нь яаж болиулах вэ гэдэг л. Тэрийг л одоо ээжтэй л хийж болиулах хэрэгтэй. Тийм, эрэгтэй хүүхэд бол ээжигээ л бараадаж явсан дээр. Аав ч тэгээ солиорд унаа шүү дээ. Чамайг улс төрч болгоно, тэр намд оргино, бүх болгоно, банкнд ажилд оргино. Дандаа тийм чамайг ашиглахсан юм дээр хэлнэ шүү дээ аав нар. Тийм, буцаагаар нэг чамаар нэг мөнгө олчихсан юм хэлнэ шүү дээ. Зарим ээж нар ч гэсэн тэгж байгаа шүү дээ бас. Яг нь ээж нар бол тэг тиймээс ээжээсээ ихсэн дээр гэдэг чинь тийм байхгүй юу? Тий, ёс суртахууныг эхлээд ээжээсээ эхэлж ээжтэй хэлж ихсэн дээр л гэж байгаа байхгүй юу?
Чи өдрийн яриаш тийм билээ шүү. Хаанаас эхлэх вэ гэлээ шүү дээ. Аа. Ээжээс л эхэлсэн дээр байхгүй юу. Аа. Ялангуяа эрэгтэй хүүхэд бол. Охтууд яах вэ? Охтууд бол тэгээд ээжээс эхлүүл их сайн байна. Тэгвэл Бас. охтууд ч тэгээд нөгөө найс нар гэж нэг амар хүмүүс байгаа шүү дээ. Охтуудын найс нар гэж. Аа. Тий. Хүүгүүд бол хүүхдийн найзлах нөхөрлөл болоод шал өөр нөхөрлөл шүү дээ. Охтуудын найз нөхөрлөл чинь бүр ингээд нэг нэгэндээ маш их нөлөөлдөг найз нөхөрлөл байна. Та энэ хоёрыг тэгвэл жоо ялгаад хараад хэлээд өгөөч. Өөрийнхөө анзаарснаар. А би бол гадарлаад байна. Ер нь бол мэдчихээн. Тийм. Яг та охтууд чинь бол тэр нэг шал өөр харьцаа үүсэж байгаа маа. Ер нь бол тэгэл тэдний охтуудын найзлал чинь одоо юу гэдгийг маш их тийм нэгчлүүнэр л болчихж байгаа байхгүй юу? Аа. Тийм. Ер нь ээжийнхээ дутуу юмыг найз нар дээрээ л хайгаад байгаа байхгүй юу? Маш их хоорондоо ярьдаг тийм үү? Хоорондоо тэгээд хам гэмээ ярьдаг. Тийм. Да эрэгтэй хүүхдүүдийн найзнууд бол яг ерөнхийдөө бас тэгээд нэг яриа таардаг руу л явж байгаа шүү дээ. Тийм. Ер нь найз нөхөрлөл бол маш их хэцүү. Хайр дурлалаас хэцүү гэдэг байхгүй юу? Аа. Тэгээ одоо хоёр эрэгтэй хүн найзалж хагаад тангараа тастаа найз ш боллоо шүү дээ. Тэгэхэд маш их сэтгэлээр ундаг гэж байгаа байхгүй юу? Гэрүүлийн хүмүүс амьдарч хагаад зөрчил үсээд салхаас өөр аргагүй болоо саллаа шүү дээ. Тэгвэл арай хөнгөн гэж байгаа байхгүй юу? Эрэгтэй хүнд үү? Тийм. Яг бол найз эрэгтэй ч амар чухал гэдэг байгаа байхгүй юу? Сэтгэл зүйн хувьд. Найз эрэгтэйгээс болоод авгаасаа салтсан ирчүүд одоо дүүрэн биш шүү дээ. Найзынхаа үгэнд ороод найзтай хаягдчих магадгүй. Наадах сал гэдэг юм лөө. Тийм юм байж шүү дээ. Тэгэхээр ер нь бид нар энэ психологийн сэтгэл зүйн тэгээ эн чинь бүгд боловсралтай хамаатай байхгүй да. Боловсралтай хүн л энийг чинь ойлгочихсон, зохицуулчихсан явж шүү дээ. Манай чинь нэг тэр боловсрал нь байхгүй, тэр багш нь байхгүй, тэр ном нь байхгүй, тэр хичээл нь байхгүй учраас лам руу явдаг, бөөрөө явдаг байхгүй да. Уул нь айл хэдийн лам бөө хоёрыг чинь тийм үү? Боловсрал хэрэггүй болгочихсон байх хэрэгтэй байхгүй юу? Боловсрлоор бид боловсралтай болчиход ламын хэрэггүй, бөөгийн хэрэггүй болсон явж байгаа байхгүй юу? Тэр бид байхгүй шүү дээ. 10 жил жаалга ихтэй сургуульч ярахгүй. Тэгэл мөсийн оюутан ч лам руу л явж шүү дээ. Бөөрүүл явж шүү дээ. Шалгалтаа өгдөг. Ярдаг гүнлүүл явж шүү дээ. Шалгалтандаа бэлтгэхийн оронд бөөрөө очиж нам очиж лам руу очиж чинь бүр амар байлаа шүү дээ. Бүр шалгалтын үеэр энэ төр чинь микробустай лам хүртэл тийм үү ихтэй сургуулиудын гадаа энэ төр талбай дээр очдог энэ төр байсан үе биш шүү дээ. Шалгалтанд оргоо өмнө микробус руу орж ламаас аж саваа тэгээ шалгалт руу энэ төр ордог тийм үе байлаа шүү дээ. Тэгэл элс мэлс цацгаас өсвөлээд л одоо тэгээ элс цацдаг хэврээ юм уу гэд. Тэгэхээр чи бид чинь тийм үү ерөөсө боловсрал эзэмших ёстой газар нь бүр тийм байж шүү дээ. Сайн нэг ингэсэн гэсэн одоо боловсрал эзэмших гэж уул нэгтэй зургууд ороо үсттэй гэсэн үгүй байж шүү дээ. Сайн нэг гадны би нөгөө өмнө нь Английн засгийн газрын чивнэгээ тэтгэлэг авч ирсэн сурч ирсэн. Тэгээд гэсэн чинь саяын 4 сард ч үлээ ярьцлага болсон гинэ. Тэгсэн чинь нэг хүн орж ирээд одоо 30 нэлээд гарсан хүн орж ирэнгүүтээ ярьцлагаа орохоос өмнө бахан давс тачаагаар авц гэсэн. Тэр тиймэрхүү юм бас одоо хүртэл болж байна л да. Тэгэхээр чи Монгол хүн ч ерөөсөө нэг хөдөөний тэр психолог сэтгэл зүйн хөрөө яваад байгаа байхгүй юу? Хөдөөний сэтгэл зүй чи юу гэвэл эд шидийн юм байдаг, юрусын юм байдаг гэдгээр яваад байгаа байхгүй юу? Байгалийн тэр хатуу байгаль Монгол байгаль чи хатуу шүү дээ. Тэр дотор чинь ерөөсөө дарагцаар байгаад ерөнхийдөө тийм өөртөө итгэл ерөөсөө Монгол хүнд үүсэхгүй байгаа байхгүй юу? Өөрөөхөө яваад дуусна гэж чадахгүй байгаа байхгүй юу? Би унс шалгалтанд дуусан ч гэсэн мэдэхгүй байгаад ажил бүтлгүүтсэн ч гэсэн би өөрөөхөө явж байгаад би бүтлгүүтнэ. Яг л өөрөөхөө явж байгаад бүтлгүүтвэл өөрийнхөө хэм хэмжээг мэдээд авчиж байгаа байхгүй юу? Би яг ямар вэ гэдэг талаар өөрийнхөө баримжаатай болчихж байгаа байхгүй юу? Тэгэхгүй тэгээд намаар явж дарга болоод мөнгөнд хүрээд л найз нөхдөийнхөө юу гэдэг тэгээд яадгийг ээж аавынхаа тийм үү дэмжлэг одоо юу тулгалтаар ягаад ламаас асууж ингэж яваад л бөөгөөс асуугаад ингэж яваад хахад чи өөрийн гэсэн баримжаагүй болчихж байгаа байхгүй. Би яг ямар хүн бэ гэдгээ мэдэх юмш боломжгүй болчихж байгаа байхгүй. Би ер нь юм чаддаг юм уу чаддгүй юм уу. Тэгэхээр өөртөө ихтэй өөрөө зоригтой үтсэн чинь өөрөө асар их юм зүйлийг чадчихвэл яах юм.
Хиний ч тусламж ямар ч лам ямар ч бөөгөөгээр ямар ч давс цацахгүй илс цацахгүйгээр тий. Тэр өөртөө тэр итгэлийг чинь сулахгүй шүү дээ. Тэгэхээр биегүү үүсэхгүй шүү дээ. Нэг зомбинууд л одоо авталтаад байна шүү дээ. Тий. Rolex цаг зүүчгсэн, үнэтэй цөм хөөрчгсөн, үнэтэй гар утас барьцсан. Гой машинтай төгжрээд л Тэгэл удамжаар Porsche Porsche-тэй залуучууд одоо тахилдаад байна шүү дээ. тий. Тийм цалингаараа одоо аваг л баг. Ах боломжгүй л дээ Монголд бол тийм цалингаар тийм үнэтэй юм авах бол ямар ч боломжгүй л дээ. Би бол өөрөө одоо 3 ажил зэрэг хийдэг. За арай гэж л нэрээ өргөө амьдарч байна гэж. Тий. Тэг харин тийм. Тэгэхээр бид нар бол тэр буддизм, шашин, бурхан тэр сайхан хэрэгтэй юмуд нэгэн ч ишээ ирээгүй байгаа байхгүй. Бид нар тэгээд би сүүлийн үед ирэхэд энэ оронд бурхан ямар хэрэгтэй юм бэ гэж боддог байхгүй. Хэрвээ энэ оронд бурхан гэж байгаад бурханыг шүтдэг байсан бол ийм муухай манад болохгүй байхгүй. Нөгөө бурхангүй газрын бомб галзуурна гэдэг чинь тэгээ болтой юм шүү. Тэгээд хань тэгээд дандаа л бомбоноор байна шүү дээ. Тэр улсаараа бомбоноор хэлсэн ярьсныг сонсоод явж шүү дээ. Тийм. Бомбард ölсэн Монгол гэх юм одоо юу гэх юм. Тийм. Тэрс энэ орнд бурхан аяг хэрэгтэй байгаа. Эсвэл бас зургтай хийвэл Saturday Night гэдэг нэг залуу ярьцлаганд орсон шүү дээ. Тэр ингээд бурхан юу бурхныхоо надаас асуухаар би хэлсэн байхгүй. Та бурханд итгэдэггүй ч гэх шиг тийм юм асуусан л да надаас. Философч юм. Аа. Би яг нэг бурханд итгэхгүй нэг чухал биш. Яг уу би бол философч юм чинь тийм үү? Шинжлэх ухааныг ч би судлана, шашныг ч судлана шүү дээ. Би чинь философч юм учраас. Тэгээд ягаад ч юм бурхан ер нь байдгүй бид бүр сайн мэдэхгүй. Гэхдээ би бурханыг байгаасаа гэж боддог гэж хэлсэн байхгүй. Яг л энэ оронд бурхан хэрэгтэй байхгүй. Монгол оронд бурхан шиг хэрэгтэй юм одоо яг байх. Мөнгө бол яг вэ тэгэл хулгайлчдаг юм байна. Тийм үү хамгийн үнэтэй машиныг тийм үү зөөгөөд оруулаад ирчдэг юм байна. Хамгийн үнэтэй цүнхийг бэлгэлчдэг юм байна. Хамгийн үнэтэй гар утсыг тийм үү хайрцгаар нь оруулаад ирдэг юм байна. Тийм. Хамгийн үнэтэй одоо компьютер техник одоо юу байдгийг бүгдийг нь оруулаад ирдэг юм байна. Тий. Кологын хүртэл оруулж ирээд булаалдаад уучж гин. Амнаас амруу дамжуулаад тий. Хухан байхгүй учраас тэр бидний хэрэгжилж байгаа бидний харьцаа, гэр бүл, найз нөхөд, эхнэр хүүхэд одоо юу байдгийг ээж энэ бүх юм төр, улс, хууль одоо юу байдгийг энэ бүх юм ямар ч амтгүй, утгагүй, зориггүй, үнцэнгүй, амин сүнсгүй байхгүй. Тийм ч учраас залуучууд их хэмжээгээр Монголоос яваад байна л да. Би бол тэр хүмүүсийг буруутгах аягүй чадахгүй л байгаа л да. Тэртээ дөрөв ээж аав нь яв гээд байгаа юм чинь. Тий. Ээж аав нь тэгэл одоо гадагшаа яв. Тий. Эсвэл хүнтэй суу. Эсвэл хүүхэд гарах. Тий. Тэртээ дөрөв ерөнхийдөө биелдээс гэрээсээ тэгэл хөвгдөл гардаг гараад байна шүү дээ. Гэхдээ яах гэж хүүхдээ гадаад явуулаад байгаа юм мэдэхгүй. Гэтэ ийм одоо төрний яасан чи бомб галзуурсан газар одоо бүтэхгүй болоод л явж ийн л гэж л би бол. Тэгээ бүтэхгүй бол аа мэдээж өөртөө ээж аав байсан бол хизээч гадагшаа яв мó гэж тулахгүй байхгүй. Чи өөрөө л мэдэх байх. Аа тий. Тийм. Яг гоо би бас ярьцлага дээр өглөө тэр юуны тэр боловсролын тухай ярьцлага дээр би бас хэлсэн байхгүй. Ер нь бол одоо Монгол оронд бол диплом бол тий модноос гарчлаа. Ер нь Монгол оронд одоо дипломны төлөө явах нь ямар ч утгагүй болчлоо. Миний одоо нэг аль нэг ном дээр байгаа гэдэг тий. Өөртөө боловсрол олж авч өөртөө их сургуулийн мэдлэгийг өөртөө суулгаа. Их сургууль руу очиод одоо диплом аавна гэдэг бол мэдлэгийн боловсролын баталгаа биш болчлоо. Тэгэхээр 10 жилээ одоо төгсөж байгаа хүмүүс бол эхлээд энэ тэнд ажилд орцсон дээрээ. Ээж аав нь харин дэмжиж ямар ч цалинтай ямар ч ажил хамаагүй. Тэгээд тэнд ингэж ажиллаад нийгэмтэй танилцаад хүмүүсийн дунд ороод тийм үү. Тэг мэдээж хэцүү байна. Мэдээж зовлонтой байна. Мэдээж бэрхшээлтэй байна. Гэхдээ тэр чинь нөгөө хатуужил талаар л явна шүү дээ. Тийм. Энэ амьдрал чинь өдөр болгон төрсөн өдрийн баяр биш шүү дээ. Амьдрал өдөр болгон торт биш шүү дээ. Би одоо амьдралаа хичнээн одоо хэсэлээр унж гутарж тийм үү ном уншаад ойлгохгүй хичнээн юм болж ирсэн шүү дээ.
Тийм. Тэгэл тэрнтэй тэгэл үзэлцсэн шүү дээ. Хизээш одоо зовлон болгоогүй тийм үү? Уйлж унжиж ээж аврууга тэдэн төгрөг явуул гэж байгаагүй тий. Гэтэ яг социализмын бид нар чинь одоогийн та нарыг бодвол бас нэг бидэрт нэг юу тал байсан л да. Эрэг тал гэх юм уу юу гэдэг одоо жоохон азтай байсан л да бид нар. Яг бол нөгөө цэцэрлэг 10 жилийн сургууль үнэгүй байсан байхгүй. Бас адилхан чанартай байсан тийм үү? Одоохосоо жоохон дээр яг бол хариуцлагатай байсан. Аха. Би Тий. танаас тэрийг тэгж асуух гэсэн юу хариуцлагатай гээд байсан. та нөгөө Тэгэхээр хоёрдугаар чи та нар ангида чинь болохоор та нарын чинь бүх хөдөлгөөн чинь ээж аваасаа мөнгөний хамааралтай болгоцсон байхгүй. тий. Тэгээд Германд оюутан болоо явла улс бүх мөнгө төлчихөж байгаа юм чи. Би ээж аав мөнгө төлөх шүү дээ. Эсвэл хаангийн гадаадын орны студентыг авах гээд гадаадын профессор дээр очихсан царайшлаа сууж авахгүй шүү дээ. Аппликейшн бэлдээд TOEFL, MOEFL тийм үү? IELTS центр өгөөд бүр амтан болохгүй шүү дээ. Одоо бол амтан болж шүү дээ. Тэгээд TOEFL-ийн шалгалт, IELTS-ийн шалгалтанд унчих юм бол давтахтаа хэдэн зуун мянган төгрөг төлдөг ч гэнэ ерөөсөө зүгээр энэ чинь бараг сая төгрөг. IELTS-ийн TOEFL-ийн байгуулагч зүгээр л Монголын залуучуудыг Монгол ээж аав нарын зүгээр мөнгөний зүгээр соргоцсон юм л шүү дээ. Тэгж байгаа. Тийм. Яг би танаас тэгж асуух Маш баян ба тэр би байгууллага. нөгөө гэхээр та бас өөрөө хэлжтэй л да нийгэм бол социализмын үед юм байсан гэдэг. Тэгээ хоёрдугаар ангид та өөрөө эрдмээрээ одоо хараг сургуультай тэргүүлээд Сонин дээр гарч ирсэн. Одоо тэр педагогийн үндэсний сонин хайх юм бол байгаад байна. Та тэр эрдмийг тэр жоохондоо одоо юу гэдэг сургуулаасаа авсан юм уу? Эсвэл ээж аваасаа сурж ер нь мэдэж авсан юм уу? Гэхдээ ерөөсөө л орчин. Ерөөсөө нийгэм чи өөрөөр хэлбэл ерөнхийдөө багш, нийгэм, ээж аав, гурвчин гуруула адилхан онлоор явж исэн байхгүй юу? Найзууд бас Өнөөдрийн хэлгээр адилхан үзэл санаа, үзэл бодол тийм үү, үзэл баримтлал одоо юу гэдгийг. Тэр гурвчин гуруула авцалж исэн байхгүй юу? Тэг багшийн ярьж байгаа ээж аавтаа зөрөхгүй, ээж аваа ярьж байгаа төр улс нийгэмтэй зөрөхгүй байсан байхгүй юу? Хойло өнгөрсөн дугаар дээр үнэт зүйлгээ ярьчих. Тэр нь одоо нэг байсан л гэсэн үг шүү дээ, тийм үү? Тийм шүү дээ, тий. Нэг байсан байхгүй. А өнөөдөр чинь багш нь ч өөр юм ярьж, ээж аав нь ч өөр юм ярьж, нийгэм ч бүр хачин юм ярьж шүү дээ. Тий. Тий. Одоо би энэ өвдөхөд шууд л толгойд нь лам ороод ирж шүү дээ. Ээж нарт хамгийн түрүүнд азгуудлаа ажил бүтэхгүй болдоо толгойд хамгийн түрүүнд бөө ороод ирж шүү дээ. Бөөгөөс очиж хувь цайгаа асууж шүү дээ. Чихгүй боловсруулгүй нөхөс сууж байгаа шүү дээ. Тий юу ч мэдэхгүй нөхөс сууж байгаа шүү дээ. Бөө гэдэг чинь бүр мянган жилийн өмнө л байсан юм байхгүй юу? Өнөөдөр бол хоцрогдчих ёстой байхгүй юу? Дэлхийн бүх улс орнууд дээр үед бөөтэй байсан. Дэлхийн бүх улс орнууд дээр үед нүүдэлчин байсан. Тэд нар чиг ардаа орхисон байхгүй юу? Бид нар чи ардаа орхихгүй тэр нь өнөөдөр мянган жилийн өмнө байгаа юм шиг байгаа л шүү дээ. Тэгээд тэдэнтэйгээ зуралдаал. Эдээ олцсон мөнгөө тэдэрт авчиж өгөөл. Нөгөөд болон тэгэл үнэтэй жип авч тахилдаад л. Тэгэхээр одоогийн хүүхдүүдийн нэг асуудал бол тийм л байгаа. Ээж аавсаа хэд их хамааралтай болцсон. Ээж аавын хэлж байгаа үг чинь хэд их эрх мэдэлтэй болчихсон. Яг бол нөгөө мөнгөний өгж байгаа учраас. Нааш тэгэл тий бид нар чинь тийм их ээж аваасаа хамааралтай биш байсан байхгүй юу? Ер нь ямар ч улс оронд залуучууд улс орны л үнэт зүйл байх хэрэгтэй байхгүй юу? Улс орн л залуу үеэ хамгаалтанд авах хэрэгтэй байхгүй юу? Одоо л яг би ээж авах руугаар дөрөн баг шүү дээ. Муу ээж муу залуу. Одоо грек чинь нэг эдийн засгийн хямралд орсон байхгүй юу? Тэгсэн. Тэгээ нөгөө ээж аауд нь цалин мөнгөнд хизүүдээд гэр оронд мөнгө төрөхгүй болоод ажилласаа зарим нь гараад ирсэн байхгүй юу? Тэнгууд л грекийн ээж аав нь хүүхдүүдийнхээ гарыг хөтлөөд засгийн газрынхаа урд очсон байхгүй юу? Тэгээд за энэ хүүхдүүдээ тийм үү хооллож ундалж хүмүүжүүлээрэ мөнгөний нөгөөрөө тий. Би өөртөө мөнгө авах гэж байгаа юм биш. Энэ хүүхдэд мөнгө хэрэгтэй байна. Энэ хүүхд чинь та энэ улсын ирээдүйн иргэн. Энэ ирээдүйн иргэдээ хамгаалтанд аваарай гэж хэлсэн байхгүй юу? Тэгээ манай чинь бол юу хүний ард түмнийхээ хүүхдийг хамгаалтанд авах биш. Өөрийнхөө хүүхдийг л хадаад явуулаад байгаа шүү дээ. Тэгээ би зүгээр танд тэгж хэлж чинь сая залуу хүний үднээс ингээ харах юм бол одоо залуучуудын орон гээл янз бүрийн хурал зөвлөгөөнд очихгоо бүх ус төрчд хэрдэг тийм үү. Тэгсэн мөртлөө залуучуудын төлөө хийж байгаа нэг ширхэг ч юм бол байхгүй санагддаг. Яг ингээл бор зүрхээрээ л одоо хөрхий залуучууд нь яваал яа тэгэл явж байгаа. Тэгсэн мөртлөө л одоо нэг эмээ өвөө юу тэр хүмүүс рүүгээ л хамаг бодлого туслах дэмжлэгээ ер нь үзүүлдэг тийм үү. Тэгээ эдгээрийнхээ мөнгийг хүртэл хүүхдээ өгж байгаа нөгөө ач гучтаа өгж байгаа шүү дээ.
Тэнгүүд нөгөө нэг одоо таны хэлж байгаа шиг яг энэ мөнгөд хүрээгүй боломж болцоогүй ээж аауд нь арт нь үлдээд нийгмийн тэр тэгш бус байдал тэгш эрхийн зөрөө нь ингээд тэгэл улам ингэж хол болоод тэгэл ингээд нийгмийн том том асуудлууд ингээд гараад байгаа юм санагдаад байгаа юм л да. Гэтэ яг Тийм шүү дээ. Эртээ чи тэр түрүү чи үнэт зүйлийн өмнө нэг нэг давхаргуудын тухай ярьсан шүү дээ, тий? тэгсэн. Тэгээд ерөнхийдөө манайх чинь феодалын орн болчихсон шүү дээ. Аа. Сайн нэг феодал тийм үү? Хормон дээр феодалзан гаргаж агаад тэр зөрчилд орлоо шүү дээ. Тэгээд дараагийн феодал нь гараад ирнэ шүү дээ ер нь бол. Одоо том феодал тий. Одоо энэний дараа дараагийн том феодал гарч ирнэ. Феодал биш хүн гарч ирнэ. Тэгээд феодал болно. Тэр залуу чинь феодал биш байсан шүү дээ. Тэгсэн. Тийм тэгээд жилийн дотор том феодал болсон биш шүү дээ. Богино хугацаанд болж байгаа биз? Нөгөө феодлууд нь айгуул чиний цагчин болсон гэдээ бас юм босно ш магадгүй л баг тийм. Үгүйдэх одоо энэ Мэдхгүй тэгээд эн чинь манай чи одоо тэгээд улс төр гэж бэлтгэдэг байхгүй шүү дээ. Энэ чинь политик юм улс төр гэж нэрлэж болохгүй шүү дээ. Зүгээр л феодалын бүлэглэлүүд л байхгүй юу. Тэгэл бүгдээрээ уулуурхаагаас л мөнгө олдог л нөхдөд байхгүй юу. Тэгээ нөө нүүрс тэгэл янз бүрийн хүдэр газрын ховор хил маань за сүүлд одоо уран гэдэг нэг том гараад ирлээ шүү дээ уран. Тэгсэн. Франц Африкаас хөөгдөд гарлаа шүү дээ. Ёс суртахуунгүй гэмт хэргийн чанартай амар хэрэгүүд исэн байж шүү дээ. Худлаа хэлж хамаг урааны авсан байж шүү дээ Францууд. Тэгээд Африкаас хөөгдөд гараад ирлээ шүү дээ. Тэгээ Африкаас хөөгдсөн ураны компани чинь Монголд хүрээд ирсэн инээч гисэн сууж шүү дээ. Тэгэхээр хаа газрын гэмт хэрэгтэн уул уурхайн хөөгдсөн нөхдүүд чинь Монголд ирдэг тийм одоо болчлоо шүү дээ. Юу одоо би бас энэ төрөний чуулганыг би бараг 2 3 хүртэл үзсэн юм аа яг тэр итгэл үзүүлэх чуулганы. Тэгээ ярангууд хүмүүсийн хэлж байгаа юм юу гэхэд бүгд л байгалийн баялагтай эзэн байх ёстой гэдэг юм ярьж тий. Монголын байгалийн баялаг гэхээр ерөөсөө л тэр газар доор байгаа юм. Гэсэн мөртлөө газар дээр байгаа хүний боловсрол, тэр хүний эрдэм, тэр хүний сайхан амьдрал тэр хүмүүс огт хамаагүй юм шиг байна. Тэр ерөөсөө тэр мөн цэний хувьд ингээд буруу яваад байгаа санагдаад байгаа юм л та тий. Манай Монголын баялаг бол хүүхдүүдээ гэж хэлж байгаа нэг шиг ч байна. Ань тэр байхгүй юу? Тийм. Юу нөгөө өстэй надад бас тэр Шведийн ярьжсэн эмэгтэй хамгийн сүүлд асуусан байхгүй. За танд одоо ямар найдлага байна? Та нэг эерэг юм хилээтгэж, ирээдүйн нэг юм хилээтгэж те. Наас гуйсан байхгүй юу? Тэгэхээр би яг ингэж бодож байгаа л тэгэл би яг өөрийнхөө нөгөө сэтгэлийн дотроос л одоо хэлж байгаа шүү дээ, тийм үү? Тийм. Тэр нь гоо одоо тэгэл ингэж харах чи одоо тэгэл бужигнсан олон хүүхэд байна. Тийм. Энэ л одоо миний тийм одоо юу гэдгийг найдвар гэдэг юм уу юу гэдгийг үнэт зүйл гэдэг юм уу тэ энэ бужигнсан олон хүүхдүүдийг яах вэ гэдэг чинь л бидний толгойг одоо өвдөх хэрэгтэй байхгүй юу. Тэгээс одоо газраа ухаад тийм үү яаж зарж мөнгө олох вэ гэдэг чинь бидний толгойг өвдөх юм биш байхгүй юу. Нэгдүгээр биш байхгүй юу. Ааха. Энэ үнэт зүйлээр хэлсэн шүү дээ. Хамгийн дээр юуг тавих вэ гэж билээд хэлсэн шүү дээ. Тийм. Тэгэхээр наад нөхдөж хамгийн дээр уулуурхаад тавьж шүү дээ. Би чи хамгийн дээр энэ одоо олон бужигнсан хүүхдүүдийг тавьж шүү дээ. Гараал бужигнсан хүүхдүүд шүү дээ. Үнэхээр ухсан мөнгөө энэ хүүхдүүд рүүгээ өгч чаддаг бол тэгээд сайхан л байна. Тийм. Юуны төлөө гэдэг чинь тийм үү? Уул уурхаагаар мөнгө олж тэр мөнгөө юунд зарцуулах гэдэг юм. Тийм. Тэр чинь манай энэ Монгол улс чинь ерөнхийдөө ямар ч тийм зориггүй орн байхгүй юу? Ямар зориг баг. Өнөө ласын хараа гэдэг сүртэй нэртэй юм яасан ямар тэрийг би уншиж үзсэн юм байна. Ямар ч ласын хараач тийм. Тэг нэг жоохон англи хэлтэй энэ тэнд яаж яасан нөхдүүдийг цуглуулж байгаад англи хэлнээс нэг юмнууд орчуулуулаа нөгөө болсон болоогүй орчуулаад нэг л их яа гэсэн хүмүүс. Тэгээд тэрийг гадаад ихэд ураа нэг вижн болгочтой юм лээ. Өөр нэг юм байхгүй. Улс орныхоо дотоод нөхцөл байдал энэ байгаа нөхцөл эндээс яах вэ гэсэн тийм юу сценарио гаргах хэрэгтэй байхгүй. Тийм сценариогоос чинь вижн гарч ирж шүү дээ. Хизээч сценарио байхгүй шүү дээ. 3 4 сценарио гаргах хэрэгтэй байхгүй юу. Тэгээд тэндээсээ вижн гарч ирж шүү дээ. За тэгээд сценарио гаргана гэхэд чинь энэ дотор юу байна? Харман доторх диплом биш. Энэ доторх чинь дипломтой ямар ч хамаагүй. Диплом ийшээ орохгүй шүү дээ. Энэ дотор мэдлэг л орно шүү дээ. Тэгэхээр яг хаа дүгнээд энэ дугаараа дүгнээд итгэхэд бол Монгол бол ийм олон сайхан эрдэмүүд бол дэлхийд дахинд байд юм байна. Гэтэ энэ эрдэмүүдийг бол манай монголчууд харамсалтай нь
эзэмшиж чадсангүй юм байна. Чадаагүйгээр барахгүй одоо тэр Vice гэдэг байгаа чигшмээр зүйлүүдийг бол эзэмссэн юм байна. Тийм Муу үнэхээр бид муухай нэр бол тий манад бол зөвхөн муу муухай л байгаа. тий. Тэгэхээр Жигшдэг магадгүй жигшгүүд нь л байгаа. сайн сайхан нь маш цөөхөн л байгаа юм уу? Бас мэдээж огт байх уу хэцүү л ах. Гэтэ маш цөөхөн Ганц хоёр байгаа хүмүүс болоо. нэг жоохон юмнууд байгаа. Тий. Тэгээд тэр чинь нийгэмд юу ч байхгүй. Одоо Харин нөгөө тий нөгөө далайд зөвхөн усны тусал шиг юм байхгүй. тий. Тэгээд яг хөө тэгээд энэ их Монголын ирээдүйг сайхан гэрэлтэй юм гэх юм бол манай ирээдүйг хүүхдүүд залуучууд уг нь бол байна. Энэ залуучуудыг бид нэр эрдэмтэй болгоо боловсралтай болгох юм бол Монголын ирээдүй сайхан болох юм байна гэдэг тийм дүгнэлтийг бол хийгээд тэгээд танд бас нэмж хэлэх юм байл л дээ тий. Гэхдээ харин ерөөсөө бид нар юу гэдэг энэ улс одоо 0 цагаас л эхэлнэ. Бүх хэмийг үндэснээс нь эхэлнэ. Дипломноос биш. Тийм үү? Докторийн зэрэгээс биш. Тийм үү? Улс төрчөөс биш. Улс төрийн намаас биш. Уул уурхайн энэ том том компаниудаас биш. Мөнгөнөөс биш. Хүн ёс гэдгээс л бид нар одоо эхлэх хэрэгтэй. Бид нар чинь хүн ёсны асар том хямралд нэг гамшигт орчод байна шүү дээ. Хүн ёс. Тэгэхээр яаж хүн ёсыг хамгийн суурай болгож жагаад тэндээс үндсэн хууль, төр, улс төр, улс төрийн нам, ихтэй сургуулиуд одоо юу байдгийг. Тэгэл хамгийн сүүлд одоо нөгөө малчид ч гэсэн хүн ёс хэрэгтэй шүү дээ. Тийм учраас бид нар яаж улс орондоо хүн ёсыг улсынхаа үндэс суурь болгох уу гэдгээс л эхэлнэ. Тий. Гайхалтай. Ойлголоо. За баярлалаа.